баахан зээлтэй амьдарч штэ. Зээлийн хүү өндөр. Одоо аваагүй аппликейшн зээл алга. Банк бол зээл гарахгүй. Яг бол өндөр зээлтэйгээд. Өөрөөсөө өрнөөс өрнөө орон нэг л өдөр ажил таслах юм бол тэгээд өөр зээлэндээ баригчаа тэгээд амьдарч. Усыг урдын гишүүний юм эргүүлэн татах хууль. Усыг урдын гишүүний дээр халдчгүй дарахыг хэрэг авчих хэрэгтэй. Би угаас яг энэ чиглэлээр өөрөө хов хүнийхээ өвлнөөс 2-3 жил тэмцэж байгаа. Өнөөдөр харин энэ ард түмэн бөөндөө нэгдэж нийлээд бодоо илэрхийлж байгаа маань. Энэ халдчгүй дарахыг хэрэг гэдэг цаана ер нь их учиргүй. Бид нар ч өөрсдөө ингэж ард түмнээс гууж гарч ирсэн нөлөмлөг өгөхгүй юу. Тэгээд нөлмөд байгаа. Ёс бус үйл хийгээд байгаа хүмүүсийг тагтаад дахин сонгуул Монгол гэхгүйгээр зүгээр тухай сонгуул тухай хэдийгүй үргэлжлэжсэн тийм. Яг тэрний хоёрт нэхээ орсон шууд тэрийг нь буулгаад тэрийг нь оруулаад хоёр дахь хүн бас дахиад ёс бус үйл гаргаад хам тэрийг нь буулгаад гурав дахь нь зүгээр ингээд дахин сонгуул Монгол гэж мөнгө өгөхгүйгээр солиод явцдаг баймаар байгаа байхгүй юу. Тийм л үстэй. Засгийн газар учрал ерөнхий сайдаа засгийн газрын хувьд бол ерөнхийдөө бол одоо гайгүй сайн үзэл бодлоо илэрхийлэх гоё сошиал нээлттэй байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ тэр хүмүүс одоо улсын хурлд харахад засгийн газар байдаг. Тэр хүмүүс мэддэггүй байхгүй юу. Улсын хурлд харлаа гэдэг чинь улсын хурлын гишүүдийг солино гэсэн бол байгууллагын засгийн газар дараагийн одоо улсын хурлд байгууллагч байж байдаг байхгүй юу. Энийг гэхдээ дийлэх үүсэж байна. Одоо ингээд улсын хурлд хар гэхэд төр засаг бүрдэлтэй ажилгүй хүмүүс байхгүй болсныг ойлгоод байгаа байхгүй юу. Тийм байдаг байхгүй юу. Засгийн газар байдгаараа байж. Газрын дор баялаг залуу хүн гарсан баялаг байгаа.